Donald Trump-ийн доор ажиллах бас хөгжилтэй байхаа тий ингээл Mark Carney ингээ гүлэг болгодог, Starmer-ыг банд болгодог, Macron-ы гарыг хуг авдаг. Тэгэл ингээл funny. Цаг ордон дээр Trump-тэй хэн уулзч. Зеленский цаг ордон дээр ирсэн байна. За, энэ уулзалт болохоос өмнө Donald Trump Путинтэй уцаар ирсэн. Хэвлэл мэдээллийнхэнтэй уулзсан. Юу ярьсан бэ гэх юм бол Tomahawk team сайхан санаа биш баха. Тэгээд бас Путинтэй Унгарт Будапешт хотод уулзахаар болсон. За энэгээр дамжуулаад ер нь бол хэнийг доромжилж байгаа юм бэ гэх юм бол Зеленскийг доромжилж байгаа хамгийн ихээр хэнийг дислээд байгаа юм бэ гэх юм бол Европын холбооныхон. Яг гэх юм бол Европын холбооныхонтой энийг юусоо ярьсангүй. Орбан ч гэсэн Ursula Kaja Kallas гэх мэт хүмүүсийг зүгээр алгасаад Европт ерөөхдөө нэг томоохон дахиад нэг чуулган бэлтэж байгаа. За тэгээ хэдүүлээ энийг мартах ёсгүй. Зеленскигийн гол зорилго нь юу юм бэ гэх юм бол нэгдүгээрт Трамп Орос дээр хориг мориг тавих, хятадууд дээр санкц тавих. Бас энэтхэг дээр тариф гэх мэтчлэн иймэрхүү юмыг авч чадах юм бол Зеленскигийн уулзалт амжилттай. За тэгээд Зеленский энэ уулзалт руу ороод ирэхээр хурлын өрөөнд дотор Зеленскийг бас хэн хүлээж авч байсан бэ гэх юм бол Америкийн батлан хамгаалтын яам эсвэл Дайны яамын сайд Peter Hegseth. За тэгээд хэдүүлээ Peter Hegseth-ийн зургийг одоо харцгаая. Занган дээр нь анхаарал хандуулаарай. Ямар зангаа зүтсэн бэ? Энэ ямар улсын өнг юм бэ? Тэгээ энэ зангиагаараа дамжуулаад Зеленскийд ямар мэдээлэл өгөх гээд байгаа юм бэ? Украины хэвлэл мэдээллийнхэн хүмүүс ерөөхдөө эндээ сандраад эхэлсэн. Энэ Орсын тугны oh my god юу болоод байгаа юм бэ? Энэ юу юм бэ гэх юм бол Donald Trump мэдээж Оросын зангаа зүүж болохгүй, Marco Rubio бас болохгүй, JD Vance бас арай дэндэн. Гэхдээ энэ Peter Hegseth-ийн тэр нүүр царийг нь харж байна уу? Peter Hegseth бас нэлээд хүндэлтэй, гэхдээ бас болно. За, тэгээ энэ чуулган дээр Зеленский ер нь бол ямар 8 хийчихсэн бэ гэх юм бол Donald Trump надад Tomahawk пууж өгч. Тэ. За, та бол надад Tomahawk пууж өгчих. Би эргүүлээд юу гэх юм бэ гэх юм бол Украины дроны технологи өгье. Яг гэх юм бол Украин одоо бас нэлээд томоохон дроны одоо угсардаг улс болцсон байна. За тэгээд энэ саналаа тавьж байхдаа Donald Trump ба JD Vance хоорондоо ээж тийш хараад сонсно өгшөө. Сонсож гин үү гээл тиймэрхүү реакц гаргасан. Тэгээд та өөрөө энэ реакцыг хараад тэг зөв онцлоорой. Would authorize some kind of an exchange where yes, of course. US yes, we have proposition. Yeah, we have proposition. Биднэрт санал байгаа. Биднэрт маш том санал байгаа. Тэгэхээр authorize some kind энэ хүмсгөө ингээд ингэсэн байгаа ч тий. За тэгсэн чинь Trump нөгөө тийш хараад, JD Vance нөгөө тийш хараад одоо yes, of course. Yes, we have proposition. We have big proposition with our за Trump тэгээ өөр гоё because it's a leader that we like. Виктор Орбантай яагаад Европт уулзж байгаа юм бэ? Ерөнхийдөө энэ чуулга уулзалтыг Ursula von der Leyen-ийг зохион байгуулах байгаа юм бэ? Macron яагаад зохион байгуулах байгаа юм бэ? Friedrich Merz яагаад зохион байгуулах байгаа юм бэ? Kaja Kallas яагаад зохион байгуулах байгаа юм бэ? Яагаад Виктор Орбан юм бэ? Яг гэх юм бол бид нар Виктор дуртай. We like Viktor Orban. He likes him, I like him. Бид нар дуртай Виктор бид нарт дуртай. Энэ цаана бас юу орц байгаа юм бэ гэх юм бол бид нэр Кая дургу бид нар бас Ursula дургу бус нь ерөөхдөө гэж байгаа хгүй. Тэгээ та анзаарчсан бол Kaja Kallas тэ цагаан ордон дотор нэг ч удаа зураг авалт хийгээгүй. Ursula von der Leyen ч байхгүй заяа. Окей. Тэднийг ингээ үзэн ятдаг хгүй. Нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөддөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа, өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм? Яаж өнгийг өөрчилдөг юм? Яаж текст оруулдаг юм? Яаж сабтайтл оруулдаг юм? Яаж хэрэггүй юмыг хасдаг юм? Яаж нэмэлт бичлэг
нэмдэг юм бэ? Тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй, өртдөг, өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. Заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогынхаа их усүрээ контентээрээ дамжуулаад бараг өнгөө сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгараа миний онлайн боловсрол менторшипийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээрээ компьютер дээрээ маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59 мянгаараа контентын ертөнц тавтаа байрлана. Амжилт хүсье. It's a country that's a safe country. Done a very good job. He's been тэгэхэд Унгар улс бас маш аюулгүй. Энэгээр юулж гинэ гэх юм бол гимт хэрэг гих мэдчих байхгүй. Энэгээр юулж гинэ гэх юм бол Герман, Франц, Швед гих мэдчих ерөнхийдөө жоохон замбраагүй гимт хэрэгтэй улс. very good leader in the sense of running his country. Тэгээд сайн манлайлагч улсаа маш сайн удирдах явж байгаа. Тэгээд бусад улсуудаас хамаагүй сайн улсаа удирдах байгаа. Энэгээр бас юулж гинэ гэх юм бол бусд нь ерөнхийдөө хог гэж. So we've decided that we'll be going to be with Viktor Orban and he will. За тэгээд Виктор Орбаныг сонгосон. Тэгээд бусдын сонгоогүй. I think he'll be a very good host. Тэгээд бид нарыг маш сайн хүлээж авах хаа. Тэгээд нөгөө талаас нь нөгөө Франц юм уу, Берлин ч юм уу, Германд те Голланд гэх мэт ч улсад Путин очихгүй. Яг гэх юм бол тэд нэр тэнэгтэж магадгүй. Тэгээ баривчлан цагдаа магдаа. Тэгээ Кая Калас гэх мэт чинь Ursula von der Leyen шууд цагдаа араас нь явуулаад тэгэл Путиныг баривчлахж үзэх байх. Тэгэл шууд дэлхийн 3 дугаар дайн одоо Европчуудын хөссөн юм гараад ирчих байхгүй юу. За тэгээ Киевийн хэвлэл мэдээллийнхэн юу бичсэн гэх юм бол EU left in the dark about Trump Putin meeting within its borders questions its points. За Европын холбооныхан юу ч хэлээгүй. Тэ. Европ хил дотор ерөнхийдөө нэг улсын ерөнхийлөгч, Америкийн ерөнхийлөгч, нэг томоохон дипломат чуулган бий болгож байна, тэ? За тэгээ энэ хоёр хуушуурныг ванч өдөртөх ёсгуултай. Тэгээ энэ хоёр яаж одоо Европын номер 1 дипломат болсон, өдөртөгч болсон бөөмэд. Гэхдээ энэ хоёр ерөөхдөө одоо жоохон цэцэг цайлж байгаа. За энэ хоёр тэгээд Путин, Трамп хоёр дахиад уулзах гэж байх шиг байна. Тэгээд цагаан ордны уулзалт тэгээд дуусаагүй. Гэхдээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Зеленскийд хэвлэл мэдээллийн мэдээлэл өгөх нэг өрөө ч юм уу, цагаан ордны хашаан дотор ч юм уу тиймэрхүү орон зай өгдөг байхгүй юу? За тэгээд хэдүүл Зеленскигийн цагаан ордны уулзалт дуусныхаа дараа хэвлэл мэдээллийнхаа уулзалтаа хаана хийх вэ? Одоо хэвлэлийн баг хурлаа хаана хийх юм бэ? Хэдүүлээ харцгаая. Годомжинд нэг юм жижигхэн жорлон дотор тавьдаг ч юм уу, нэг модон ширээ ингээд тавьцсан. Яа, цагаан ордны нөгөө замын талд нь. Тэгээ энд одоо Зеленский хурлын юм хийсэн. Тэгээд та нэг анзаарч байгаа юм бол тэр чигтээ доромжлоод байгаа байхгүй юу Зеленский, тэ? Тэгтээ доромжлон дуусаагүй. Behind you. When we were in Israel with President Trump earlier in the week, we heard a lot about the difference in diplomacy between President Trump and President Joe Biden before him. What do you see as the biggest difference in? Тэгээд хэвлэл мэдээллийнхэн Зеленскийгээс юу асууж байгаа юм бэ гэх юм бол саяхан бид нар Трампыг харсан. Өмнө Джо Байден байсан. Тэгээд Дональд Трамп ерөөхдөө Middle East Арабын орнууд дотор юмыг цэгцэлж чадсан. За тэгээд таны зүгээс Джо Байден буюу Дональд Трампын гадаад харилцаа, дипломатын чадвар ялгаа байна уу?
diplomacy between President Trump and President Biden? Тэгээ одоо Зеленский юу гэж хэлэх ёстой юм бэ гэх юм бол Байден аль хэдийн тэтгэврт гараад одоо зүгээр ингээд өмхирээ дуусч байгаа юм чинь. Тэ? Дональд Трамп хамаагүй сайн, Дональд Трамп жинхэнэ ахиц гаргасан, Дональд Трамп жигнэсээ арабчууд, израильчууд Газа дээр юужсэн гал зогсоохын болгож чадсан. Нэмээд энэс болж би ерөөхдөө бас давтан хэлий Дональд Трамп Нобелийн инх тайвны шагналын эзэн болох ёстой. Энийг л хэлээл болоо. Тэгээ Зеленский тэгж чадсан уу үгүй юу? Магадгүй энэ Pete Hegseth-ийн занга мань хүний тий авгаа зангийн хөдөлгцсөн байж магадгүй. Тэгээд бүгдээрээ ингэ харж байна. JD Vance бүр ингэ харцсан, Marco Rubio бүр ингэ харцсан. Jesus Christ тий. Энэ амар юу баха тий та төсөөлтөө өдөөс ч ингэ Marco Rubio ингэ харцсан. Тэгээд JD Vance үргэлж. Тий. Scott Bessent санаа. President Trump has a big chance now to finish this war. Трамп ерөнхийлөгчний том мохон боломж байна тий энэ дайныг He's not the president, so he doesn't have a chance to finish this war. Тэгээд Байден одоо ерөнхийлөгч байхаа болсон тийм учраас энэ дайныг зогсоох боломж Joe Biden-д бол байхгүй. And President Trump is really showed for the world that he can manage ceasefire in Middle East. Тэгээд Трамп өөрөө юу дэлхийд үзүүлсэн бэ гэх юм бол арабын тэр яваар гал зогсоох чадвар чадна гэсэн үзүүлсэн. Тэгээд I have it. Hello. What are you trying to do? I finished my book. You finished your book? Okay, you can watch a little bit. Тэгтээ дасгал байна те. Yes. За. Авганы өмсч. За. Cut that out. Yes. How many % chance is it to not the war starting? The war ending, maybe 30%, 20%. Not the war starting. Another war starting, maybe 80% for not a war starting. This war might start. So how many % is it? 20% chance of starting. World War III? Yeah. That's pretty dang low. Yeah, it's pretty high though. Low and high at the same time. Oh yeah, it's low and high both at the same time. I hope they don't start. Yeah, me too. At least if Mongolia doesn't participate, I'm okay with that. Okay, I me hope- too. I hope they don't participate. Yes, me too. Me too. Or else we're cooked. Yeah, or else we'll cook this. Or else we're... Okay, enjoy. За хаана байлаа? And that's why I hope that he will do this. Тийм, ингээд Газад гал зогсоож чадсан тийм учраас ерөөхдөө манай Украинд бас гал зогсоохгүй дээ. to have such big success. Наа эднэр бүгдээр ингэ харцсан тий. For Ukraine, it's a big chance. Украиний хувьд And I бол маш hope том that President боломж. Trump can manage it. Тэгээд ер нь бол энийг Дональд Трамп менеж хийх чадна гэж би найдаж байна. Магтсангүй. Юу их стойсэн бэ гэх юм бол Дональд Трампыг магтах ёстой, Жо Байденыг тодорхой хэмжээнд муулах ёстой байсан байхгүй юу? Окей. За. I would say Тэгээд дундуур нь шууд Дональд Трамп. Зеленский буруу ярьсан. the biggest difference is one is extremely competent. За тэгээд би нэг юм хэлье. Тэгээ ялгаа нь бол энэ. Нэг нь бол маш мундаг. And the other one is grossly incompetent. Нөгөөх нь бүр бүтэхгүй гараа. Тэгээд Jerry Vance. Marco Rubio. Яа, бас дахиад нэг том боломж алдсан. За тэгээд ерөөхдөө нэг сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол дөнгөж сая Оросынхан энэ бүр 60-ад оны мэдээл нууцлагдсан байсан мэдээллийг Америкчуудаа Америкийн бас нэг их хурлын гишүүнтэй хуваалцсан. John F. Kennedy, Nikita Khrushchevийн Peace Bridge ерөөхдөө Alaska
Камчатка ойлоо. Энийг холбосон нэг гүр Bering Strait давдаг нэг гүр зам Берия гэсэн. Тэгээ энэ юу бүр ингээд 1950 онд юу бичигдсэн байсан бэ гэх юм бол инх тайвны гүр манай Монголд бас байгаа тий. Инх тайвны гүр could and should be built between Alaska and Russia at once. Ерөнхийдөө энэ гүр баригдах боломжтой, баригдах ёстой яг одоо. Энэ бүр ингээд 60-аад онд ерөнхийдөө ингэж хэлсэн. За тэгсэн чинь Кирилл Дмитриев тэ Путиний элч гэх юм уу та тэ Америкчууд бас хэлцмэлц хийсэн. За тэгээд юу хэлж байна гэх юм бол Оросын шууд хөрөнгө оолтын сан саяхан Хятадуудаа хамтраад нэлээд томоохон одоо гүүр мөр гэх мэт ашиглалтанд оруулсан. Тэгээд одоо дараагийн шат юу ихсэн бэ гэх юм бол Аляска Оросыг холбогдсон тийм түнэл баг Илон Маскараа бариулж боломжтой юм биш үү. За тэгээ юу юм бэ гэх юм бол те энэ хоёрыг ингээ холбогдсон газар доогуур ийм метро одоо те Монголд бас бариад өгчих юмсан те яагаад гэх юм бол бид нарт бас хэрэгтэй. За тэгээ ийм юм баригдах юм уу үгүй мүү гэд яригдаж эхэлсэн. Тэгээд Том Дональд Трампаас бас давхар асуулаа сонсцгоо. Tunnel to connect Russia and Alaska. Are you interested? I just heard about it. Ер нь бол Орос Аляскаг холбох нэг түнэл яриад байна. Та тэрний тухай юу гэж бодож байна? Дөнгөж сая энэ тухай сонслоо. Tunnel from Russia to Alaska. I just heard about that one. That's Дөнгөж an сая interesting one. Өстой амар сонирхолтой төсөл. I hadn't heard that. We just did a nice road in Alaska. That's going to get us to a lot of- Саяхан Канад, Америк, Канад, Аляскагийн дундуур явдаг нэлээд томоохон одоо уул уурхай газрын баялаг ингээ зөөх замыг бариад эхэлсэн тий. minerals, and we have a piece of it, a good piece of the ownership because of the fact we made it possible. But this came up yesterday, a tunnel from Russia to Alaska. Тэгээд энэ тий өчигдөр яригдаад эхэлсэн байлээ. Сонирхолтой. It's an interesting. What do you think of that, Тэгээ хинээс асууж байгаа юм тий. What do you think about this? Ерөнхийдөө өгшөө чи энэ тухай юу гэж бодож байна? Зеленскийгээс асууж байна тий. Mr. President? Do you have any ideas? How do you like that idea? Чам томоохон өгөхгүй. Орос дээр сүртэй санкц тавихгүй. Би одоо бас Виктор Орбаны зохион байгуулж байгаа чуулган дээр Путинтэй уулзсан. Европчуудыг би тоохгүй. Чи тийшээ ирэхийн үгүй надаа ерөөхдөө падлий. Бас Орос Америкийг холбосон юм түнэл барьчуул яадгийн өгшөө. Чи юу гэж бодож байна гэл. Яа контент ерөнхийлөгч те Марко Рубиогийн нүүр JD Vance-ийн нүүр энэ өөр ингээд эднэр бүр ингээд яа тэгээ энэ уулзалт болсныхаа дараа эднэр ингээ өөрийнхөө өрөөнд дотор ороод тэгээ хоорноо ингээ хай файвдаг бах те чи Зеленскийг нүрийг харсан уу гэл те за тэгээ Зеленскийн реакцийг харцгаая. Яг энэ юу юм бэ гэх юм бол rage baiting гэсэн үг шүү дээ. Ерөөхдөө троллтж байгаа шүү дээ. Тэ энэ Donald Trump Зеленский троллтж байгаа нүр юу гэж бодож байна да гэл те funny. I'm not happy with this. Би бол ерөнхийдөө нэг happy биш ээ. За Марко Рубио, JD Vance-ийн нүрийг харж байгаарэ. I don't think you're going to. Яа чамд таалагдахгүй баттай л да ойлгомжтой. Энэ хоёр бүр ингээд Дональд Трампын доор ажиллах бас хөвгчлөлтэй байхаа тий ингээл Марк Карни ингээ гүлэг болгодог, Штамерыг банд болгодог, Макроны гарыг хугаавдаг. Тэгэл ингээл funny. I don't think. Энэ Зеленскигийн царай ёо эднэр үргээд funny. За тэгээ энэ чуулга уулзалт дуусныхаа дараа Donald Trump Truth Social дээр ингэ тавьсан. Тэ the meeting with President Zelensky of Ukraine сонирхолтой байсан. Энэ уулзалт аягүй сонирхолтой найрсаг. Гэхдээ би түүнд юу гэж хэлсэн бэ гэх юм бол бас Путинд хэлсэн. Энэ дайныг зогсоох хэрэгтэй. Нэг дийл гарч ирэх хэрэгтэй. Хангалттай цус тэ гих мэтчлэн хүмүүс нас барсан энэ хангалттай. За тэгээ одоо ерөнхийдөө байлдааны талбарын шугамын дагуу, фронтын дагуу энийг ерөнхийдөө зогсоох ёстой. Let both claim victory. Хоёр тал хоёулаа ялсан малсан гэд ярина уу? Ерөнхийдөө хамаагүй түүх угаасаа энийг өөрөө шийдэн, цаг хугацаа энийг өөрөө шийдэн. Тэгээ хоорондоо буудцгаа болий, алдцгаа болий. Тэгээ ингээ мөнгө шатаах тэндээ болцгоё. За no more. Одоо боллоо. Гэртээ хайр тэ хамаатан саатанга буцаага нийл энэ дайныг зогсоо.
Зеленский бас өөрөө юу гэж хэлсэн бэ гэх юм бол disaster гэж юусоо хэлээгүй, намайг өгтлээд оромжлоо. Орос Америкийг холбоцсон зам мам надаас асуусан годомжинд нэг ширээн дээр хэвлэл мэдээллийн хурал мурал ерөөсөө юм яриаггүй. Ерөөхдөө 2 цаг сайхан уулзлаа. Тэгээд бид нэр ерөөхдөө гол сэдв бүгднийг ярьсан. Байлдааны талбайд юу болж байгаа юм бэ гэгээд long range одоо пууж мууж бас ярьсан. Агаарын хамгаалалт бас ярьсан. Тэгээд дипломат одоо ямар нэг шийдэл гих мэтчлээ. Би бол ерөнхийлөгч Зеленскигийн үзэл бодолд санал нийлэхгүй байна. Twitter, X, Instagram, YouTube дээр хүмүүс бас санал бодол үзэл нийлэхгүй байна. Тэд нэр ерөнхийдөө энэ чуулга юм уу энэ уулзалт хэр болсон бэ гэх юм бол нэг хөөрхөн мим гараад ирсэн. Зеленский Трамп те. За дүнэлтийг харцгаая. Гол маань амар том те. За. Bye bye guys.